Сайн байцгаана уу бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За ингээд миний ингээд цогтоо оруулж байгаа 4 дахь бичлэг байгаа. Энэ бичлэг маань Nana машины part 2. Тэгээд надаар яриулмаар байгаа аним ч юм уу, манга ч юм уу, манхва киноч байж болно. Тэгээд комент хэсэгт нэрийг бичээд үлдээгээрэй. Тэгээд миний яриагтаа гаргаж байгаа алдаануудыг комент хэсэгт бичээд үлдээх юм бол дараачсаа ирүүн бичлэгүүд маань хамаагүй чанартай болоо шүү. Тэгээд за тэгээд манганд орцгоё. Эрт дээр үед хятадын дайчид бие хамгаалах тулааны урлагаар хичээлд сурсан. Цаг хугацаа өнгөрөх хэрээр тулааны урлагийг бие хамгаалах хэлбэрээс үхлийн хэлбэр болж хувирсан. Дотоод хүчийг нэмэгдүүлэх тулааны кодуудыг тулааны хэлбэр болгон амьсгалын техникийг хослуулан урлагийн цогц хэлбэрийг бий болгосон. Тулааны урлагаар хичээлэгч дайчид эдгээр техникүүдийг бичиж үлдээснээр улмаар ариун бичээс гарын авлага болж хувирсан. Эдгээр техникүүдийг эзэмсэн дайчид энгийн үнээс хол давсан илүү хүчтэй ба тэдгээрийг Мурими дайчид гэж дууддаг болсон. Мурими мастерууд эргээд шеф болохоор бүлэг дайчид цугларч эхэлснээс тэдгээр Мурими дайчдын дунд шудрах шулуун замаар явдаг зөв шудрах бүлгэм, мөн буруу замаар явдаг хорон муу бүлгэм гэж хоёр хуваагдсан. Мөн тэдгээр бүлгэм дундаас бусчгээ сүрвчтэй 3 дахь бүлгэм байсан ба тэднийг зөвхөн хүч чадлыг дээдэлдэг төсөөр замын хөөдөг байв. Дэлхийд тэднийг чөтгөрийн бүлгэм эсвэл бүр чөтгөрийн шашныхан гэж дууддаг. Энэ бол чөтгөрийн шашны хууль бус хүүхэд 2 дахь чөтгөрийн хаан болохын тулд тэргүүн хамбын тэргүүлж буй түүх. Энэ бол Чойогийн түүх. Энэ манай ерөнхийдөө бол Чулуун наагийн түүх гэж хэлж байгаа. Ингээд танилцуулж байгаа. Их манай Чулуунаа гэдэг үл мэдэх газар ингээд шууд сэрдэг өглөө. Юу би амьд байна. Гэтэ гэзрүү доолгуулсан да. Надад юу тохиолдсон юм бэ? Яагаад би норчсон байгаа блэ? Тэгэл амар ханиалгал. Юу вэ? Энэ хар бодис юу вэ? Өнхөн өнөртөж байна. Бас би маань нэг л наалдамхай зүйл болчихсон байна. Толгой дотор ингээд сэрчгсэн үү хэрэглэгчээ. Юу? Сэрчгсэн үү хэрэглэгчээ. Юу хэн бэ? Хэн ч харагдахгүй байна да. Юу болоод байна? Тайвширнуу хэрэглэгчээ. Зайнаас юу техник юм байх та. Үгүй би өмнө сонсож байсан. Учир нь юм байдаг гэдгийг би мэдж байна. Шууд толгой дотор маань чичирч байна. Мэд санагдаж байна. Арай толгой дотор маань гарч байгаа юм биш болов уу? Тиймээ хэрэглэгчээ. Юу? Чи хэн бэ? Би шууд тархитай чинь холбогдож байгаа тухай харилцах боломжтой. Би бол Seka Corp-ийн 7 дугаар үеийн Nana машин. Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна. Чи хэн бэ? Бас яагаад надад ийм зүйл хийгээд байгаа юм? Давтаж хэлье. Би бол 7 дугаар үеийн Nana машин. Nano машин тийм ээ Nana машин. Машин ариун галтай хамт дахин шүтдэг чөтгөрийн сүнс үү? Үний юм уу? Та нөгөө хүндэт машин мөн үү? Үзэгдэл те манай жан хамгаалагч отчтой нэрээ явж байгаагаар солигддог байгаа. Отчин те тэгэхээр алах оролдлого байх нэ. Жан хамгаалагч тийм ээ. Тэд цаг үргэлжил залуу эзэнтнийг жигчиж түүний амийг хөнөөх гэж оролдох нь олон удаа оролж байсан. Гэтэ түүнийг надаас салгаж ийм бүдүүлэг орлого хийн гэж сансангүй. Оч үзнэ. Өөр шиг чинь тулааны мастер хуурч чадсан бол нууц бүлгэмийн хийсэн ажил байж таараа. Залуу мастер чон амьд гарсан нь гайхамшиг гэсэн үг дээ. Манай чулууны амьд гарсан гайхамшиг. Гэсэн чинь жаарал те. Хин нэгэн залуу мастерт тусалсан юм шиг байсан. Гэхдээ хин гэдгийг нь мэдэхгүй байна. Чамшиг чадварлаг хүн амархан гихчил хин гэдгийг нь мэдэх боломжтой да. Манай жаам алагч нөгөө өнгөрсөн шөнийн аимшигтай дүр зураг руу шилждэг байгаа. Би арай гэж л хэргийн газарт очтол аимшигт дүр зураг харсан. Хүүтэн газар нууц бүлгэмийн дайчид цогц газар нэг хэвтэж байсан. Гэтэ тэдний биеийн дээд хэсэг олдоогүй. Тэрдээ ганц л бүрэн байсан. Миний залуу эзэнтэй төгсөн хутгаар доолгуулсан байдалтай хэвтэж байсан. Итэл хин нэг амьсгалж буй чимээ сонсогдтол цогцнуудыг тийм ч холгүй зайтай залуу эзэнтэй хэвтэж байсан. Тэр маш их хэмжээний цус алдсан харагдсан. Гэхдээ түүний бие дээр ямар ч шарах байгаагүй. Жаам алагч тийм ээ. Бас зүгээр л унтж байгаа мэт амьсгалж хэвэн байсан.
Түүний хувцс ил дээр сүлбүүлсэн байсан ч түүний бие дээр ямар ч шарах шалбархай байгаагүй гэж бодож үзсэн. Түүнд хэн туссан байж болох уу? Ариун дээд тэргүүн хамт тиймэрхүү маргаанд хутгалтахгүй байх. Жан хамгаалагч те. Би ч бас тэгж бодож байна. Гэж отооч ямар сонирхолтой юм бэ? Хурдан залуу эзэнтний өрөө рүү явцгаая. Гэсэн чинь манай те чулууна. Тэгвэл агуу машин та намайг аварсан хэрэггүй. Таны хойноос явж байсан дайснуудын талаар ярьж байгаа бол буруу бодож байна хэрэглэгчээ. Харин таны үхлээс аварж нөхөн сэргээлтийн талаар ярьж байгаа бол би бол мөн. Нөхөн сэргээсэн гэж юу гэсэн үг юм? Хэрэглэгч тархи руу үндсэн мэдээллийг шилжүүлж байна. Хэрэглэгч гэж юу юм? Зохих түүхэн нэр томьёогоор хайж хөрвүүлж байна. Эзэнтэй би таныг ярьж буй чөтгөрийн сүнс машин бишээ. Юу хоолойч өөрчлөгчлөө. Машин биш гинэ тэгвэл чи юу юм? Би өөрийнхөө талаар мөн үндсэн зааврын талаар мэдээллийг таны тархи руу шилжүүлж байна. Юу? Та үргэлжлүүлэх үү? За. Ингэснээр манай чулуунагийн тархи руу юм бүх мэдээллээр нь шилжүүлдэг байгаа. Манай чулуунаа тэрийг даахгүй. Би нэг анхны тохиолдлоор шууд бөөлж өд тэг ингээд сөрөг нөлөө гарч эхэлж байгаа. Тэгсэн чинь наана машин те хамгийн анх удаа мэдээлэл шилжүүлэхгүй ийм зүйл тохиолдох нь илбэг байдаг. Хоёр дахь удаага толгой ирэх юм уу бөөлжих тохиолдол гарахгүй. Толгой эргээд байна. Юу болоод байна? Наана машин. Тийм ээ эзэнтэй. Үнэхээр миний бие дотор хэдэн 10,000 өчүүхэн машинууд байгаа юм уу? Наана машин. Тийм ээ. Тэгэхээр эцэст хүн юм уу машин биш байж намайг хүсэх юм бол миний биес гарч болох уу? Шилжүүлсэн мэдээллийн дагуу би таныг өөхөх үед л энэ чинь орхихоор програмчлагдсан. Миний хагас цус ах トゥ ус намайг алуулах хүн явуулсан. Гэтэл тэр хангалтгүй. Миний бие дотор хачин машинууд орчихлоо. Яагаад надад ийм зүйл тохиолдоод байгаа юм? Тэгвэл хэн чамайг миний дотор хийсэн юм? Ласантай жан харуул хамгаалагчтай. Залуу эзэнтэй биг отооч таныг үзэхээр ирлээ. Манай чулуун амар сандраалээ. Юу? Наана машин чи чимээгүй байгаарай. Намайг толгой дотор машинтайгаа яриад байвал галзуурчхаж гэж бодно. Энэ чинь те. Наана машин те. Бид зөвхөн бодлоор л харилцаж болно. Тэргүй дээ одоохондоо чимээгүй бай. Зүр зур өөрийгөө унтаа. Гэсэн чинь гаднаас жан харуул хамгаалагч отож дорж байна. Залуу эзэнтэй одоо хүртэл чубан унцар байгаа болтой. Түүний чимээгүй хүн шалга гэл. Отожлсан чинь залуу эзэнтэй шууд нүдэнээсэн чинь залуу эзэнтэй сэрчгсэн үү? Би чи яаж байна? Нүдэнтэй манай Чулуунагийн нөгөө бөөлц үнэрийн нэг гэдэг үнэрлэнгүүтээ энэ үнэр чинь юу блэ залуу эзэнтэй гэсэн чинь манай тий яана мартачихж гэл манай чулуун амар ингээ байдал тусаа байдал хараад иддэг. Тэнч би отож харангуут чун залуу эзэнтэй хоёулаа өмнө уулзч байсан байхаа. Энэ манай чулуунаа тий тийм ээ оточоо. Би яаж таныг мартах бэлээ дээ. Ээж минь би муу байхад санаа тавьж байсан хүн шүү дээ. Гараа өгж байдаа судсыг чинь нэг чанга чагны. Манай чулуунаа тэгж хэлсэн чинь зүгээр дээ гараа өгж байгаарай. Тэнгүүд гарыг ингээ судсыг барьж үзэн үттэй амар гайхал. Ямар хачин юм бэ гэсэн чинь манай жан харуул те. Молагч. Юу гэсэн очоо залуу эзэнтэй ямар нэг зүйл тохиолдоо. Эсэргээрээ би их баяртай зүйл болсон байна. Юу гэсэн үг вэ? Хор биеэс нь гадагшлуулах таныг Европосын 8 мирамадаар чинь хүчтэй эргэлдэж байна. Та гайхалтай үс амссан юм уу? Юу? Та юу яриад байгаа юм бэ отчоо? Асуухал гэсэн чинь. Яг одоо таны биеийн байдлаар тулааны урлаг сурахад төгс нөхцөл байдал байна. Гэсэн манай чулуунаа юу? Тэр манай чулуунагийн бодлоор үргэлжлэдэг байгаа. Тэгэхээр тэр наалданхай хар бац миний биеэс гадагшуулсан хор хэрэггүй. Чи үүнийг хийсэн юм уу? Наана машин. Наана машин дотроос нь дууг нь нээх үү гэсэн чинь. Тийм ээ. Дууг нээж байна. Таны биеэр тарсан наана машинуудын хорыг устгаж таны цусны судсыг булчингийн шүрмсийн хүчрхий нөхцөлд аваатсан. Юу? Чи яг юу юм бэ? Чи өөрийгөө машин биш гэсэн. Гэхдээ итгэлтэй байна уу?
Тийм ээ. Би машин биш. Би бол машин эзэнтэй. Гэснээр энэ чаптер дуустдаг байгаа. Тэгээ дараагийн партаараа тий илүү сонирхолтой юмнууд болж эхлэх байгаа шүү. Тэгээд ингээд дараагийн парт ингээд миний гаргаж байгаа алдаануудыг бол коммент дээр бичих юм бол би засаад ингээд ер нь бол илүү чанартай бичлэгүүд оруулаа шүү. Тэгээд лайк болон subscribe дараарай. Баярлалаа.